17 онд мусик электроникийн инженерээр төгссөн батлаараа. Тэгээд шууд Швейцарт нөө компьютерийн ухаанаар мастер хийхээр явсан байна. Зүүн зэрэгтэй бэлэн гэдэг одоо 23 настай. Тэгээд компьютер ухааны чиглэлээр сая мастер хамгаалаад одоо Bolorsoft-д 3 сараас эхлэж Megasystems дээр ажиллаж байгаа. Mindtask гэдэг ерөнхийдөө нэг чат одоо assistant гэх юм уу тэгээ нөө хүний яг өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөдөг тийм одоо chatbot based тийм assistant дээр ажиллаж байгаа. Тэр бол нэг дээрэс нь давхар нөө Мантухай гэдэг нэгдсэн үндэсний байгууллагаас 16 насны өсвөр насны хүмүүс зориулсан нэг хүмүүсээс асууж чаддгүй асуултууд нь автоматар хариулж өгдөг тийм chatbot дээр ажиллаж байгаа. Ер нь бол яг би нэг тийм юу гэмдэ нэг тийм холын юмэг бол нэг ботог хүсдэггүй. Ер нь яг одоо л яг над юу гэмдэ над байгаа үйлдэл дээр хамгийн миний хийж зүрх шийдвэр бол юу вэ? Миний хамгийн ойрын яг зорилго юу вэ? Тэн дээр л фокус хийж байна ажил. Тэгээд тэндээс юу гэмдэ нөө аяндаа юм хийгээд ирэнгүүт дараа нь миний юу хийх вэ? Дараа нь юу хийх гэдэг нь өөр ингээ аяндаа гараад ирдэг. Ямар боломжууд байна уу гэж хардаг. Тийм болохоор ирээдүйн зорилго гэж боддог. Гэтэ яг одоо л яг хамгийн түрүүн зэг зорж байгаа юм бол яг нэг Монголд яг нэг assistant гэдэг зүйлийг л юм хэд нэг хүмүүс түгээ хүмүүсийн хэрэглээ болгоё гэсэн нэг зорилготой явж байгаа. Чөлөө цагаараа аль болох ер нь ажлын цагаар нь ажлын цагт байлгахыг хичээдэг. Тэгээ чөлөө цагаараа за автобусан зол ном уншдаг. За өдөрт чинь баг 20-3 цаг ном уншиж байгаа. Тэгээд дээрэс нь яг гэрт очиод энэ төгөлдөр уур аяг тавлаа. За бас яг айгу амардаг гэх юм уу. Яг ингээд нэг дүнкүүрэл ингээл ажилдаа жоохон ингээл ядарсан байх үед ингээд 2-3 ай ингээд тоглолцохоор өнөдөө жоохон сэргээд явцдаг. Нэг талаа маа чимээгийн Монгол хэлийг таньж байгаа. Тэгээд юу гэдэг Google интернет бол яг монгол хэлийг таньдаг зүйл байдаг боловч Google-ийн системс бид нар юугаараа давталдаг бол нэг хэсэг бид монгол хэлийг чухалж барьсан. Google бол хэдэн 100 хэдэн хэл дээр зэрэг ажиллаж байгаа. Дээрс нь бид нар яг датаг өөрсдөө биелдэг. Нэгсэндээ Google байхгүй тийм чанартай дата бид нөөсөө цуглуулсан байхгүй. Тэгээ яаж эцсийн үр дүнд химэл оюуханы одоо гол шалгуур нь одоо тэр нэг амар модель нь ч юм уу тэр алерт нь бол биш байдаг. Хамгийн гол шалгуур нь тэр датанд очдог байхгүй. Тэгэхээр бид нар датагаа гэсэн бэлдсэн учраас л юм тэр Google-ийн тэр speech to text recognition-ыг илүү болгож байгаа давтал гэж бодож байна. Монгол залуус төгс сөглөх юм бол би нэг ишлэл хэлж шүү. Яадаг вэ бол нэг Атлантын нуруу тэнийгээд номон дээр ингээд нэг юм ишлэл тахгүй юу бол за дээгний ингээд чамшиг ингээд энэ хүмүүс чинь бүгдээрээ ажил руугаа яад нэг зорил руугаа ингээд яардаг юм аа. Их хүмүүс чинь зүгээр цогч байгаа. Хариуцлагаасаа ч юм уу өдөр тутмын тэр нэг ажлаас ингээд цогч яадаг. Тийм болохоор хэдэн хүмүүс чинь яраад байгаа юм гэдэг байхгүй. Тэг яг ингээд бодоод үзсэн бол манай ингээд оюутнууд одоо чинь надад Швейцар сурч байхад ингээд хүүхдүүд юм юу ч асуудаг байсан бол би яаж Швейцарт очиж байгаа юм бэ? Яаж Швейцар сурах вэ? Гэж асууж хэлж байгаа байхгүй. Нэгсэн чинь цухтаад байгаа байхгүй. За би энийг хийхгүй бол болохгүй гэхээсээ илүү энийг хийснээр надад яг юу унах юм бэ гэж хардаг. Тэгэж нэг өөртөө юу унах тэр унцаа төгөлж хардаг байгаасаа хандлагыг жоохон л өөрчилдөг. Хаяад шууд жоохон өөрчилдөг байгаасаа л гэж үздэг.